Та нар Индонез кино гэж ер нь үзчихсэн үү? Ихэнх нь надтай адилхан баг сонсчиж байгааг байх гэж бодож байна. Тэгээ надад бол Индоми гэдэг гомь л хамгийн түрүүнд орж ирээд байгаа байхгүй. Гэхдээ зүгээр одоо хэдлээ үзчихнэ. Тэгээд амьдралдаа ганц удаа ч гэсэн тэгж нэг Индонез кино үзэж илээ гэ хүүхдүүдтэй ярих юм бэлүү. Магадгүй та нарын эхний бүгд эцсийн Индонез кино байхыг ч үгүйсэхгүй. Угаасаа хэлийг мэдгүй юм чи яаж ч үзэх вэ? Гэхдээ үдчихсэн хүмүүс байж магадгүй байвал комент хэсэгт үлдээгээрэй. Хэний ч хэлж чадаагүй тийм давтагдашгүй нэг зүйлийг айгүй тодоор ингээ гараад ирчихсэн. Айгүй хөнгөнөөр тэгтээ амар том мессеж өгсөн кино байгаа байхгүй юу? Тэгээд тийм болохоор та бүхэндээ таалагдана гэж найдаж байна. За ингээ бүгдээрээ тайлбараа эхлүүлцгээе. Тэка хэмээх энэ охин оюутан бөгөөд өнөөдөр тэр өөрийн гараар бүтээсэн макет багш нартай шалгуулах юм. Тэгтэл харамсалтай нь автобусанд шахацлсан дүүрэн хүмүүс байж таарснаар Тикагийн макет эвдэрчин тэр. Ангийнх нь хоёр охин өвнийг анзаарч тэрнийг доош нь хийж хажуугаар нь ядуу гэр бүлийг нь бохир онгоонд хавжуулаад амждаг. Энэ бол Тикагийн ах Дека. Энэ залуу урлагийн сургуульд суралцсан. Тэрний мөрөөдөл нь театрын тайзан дээр гарч дэлхийн хэмжээний од болох. Хэлэг дуртай өгнө гэвэл эзэн хичээвэл заяа гэж. За энэ бондгор залуу бол тэдний хамгийн бага дүү сургуулийн сурагч Доди. Ангийнх нь манай хүүгийн элэгдэж хууж ирсэн гутлыг хараад түүнээр байнга тоглоом хий. Энэ гэр бүлээс хамгийн бага дүүгээл Тика амжилтанд хүрэх боломжтой хөөн гэж итгэдэг. За энэ нэмэгтэй бол саяны 3 хүүхдийн ээж гэрийн сайн эзэгтэй. Тэр том охиноо гэрийн ажилд туслахыг хүсдэг боловч Тикагийн ухаан санааг Парис явсан найзуудын талаарх бодвол бүрэн эзэмсэн учраас тэр доодогчгүй. Энэ гэр бүл бүх сэргийх зайгүй умгар байшинд аж төрхийн хажуугаар хэмнэлт гэдэг зүйлийг утгаар нь үзүүлж баг дүүгийнхээ биеэ угаасан усанд бүгдээрээ ээлжлэн орцгоодог. Гадаа бүрхий болоход гэр бүлийн гишүүд бүгдээрээ цугларч оройн хоолоо идэх гэж байна. Ширээний ардах яриаг Дека эхлүүлж өөрийнхөө удахгүй тавих гэж байгаа театрын тоглолтын талаар гэрийнхэндээ ярьж өгдөг. Өөрөө гол дүрдээ тоглох хэдийч тэрэнд хөрөнгө оруулагч олдохгүй байгаа юмсан. Хөрөнгө оруулагч олдлооч ер нь хинч үзэхгүй бол нөгөө талд нь өрөнд орох том аюултай. Тэдний эцэг Кенет залуу байхдаа дуртай байсан дууга аялаж игэлхэд бүгд дэлбэртлээ инээцгээдэг. Энэ гэр бүлд насны зөрүү зөндөөч гэсэн бүгд бие биенийг цаашлуулж, ёжлож, шоглох дуртай. Мөнгөгүй ч гэсэн бусны хайгаад байдаг аз жаргал энэ гэр бүлд энэ ширээний ардал байгаа юм шиг санагдахаар байна. Оройн хоолны дараа Тика аавынхаа авдаг өчүүхэн цалингийн талаар тоглоом шоглоом болгож ярьсандаа тэрнээс уучлал гуйхад аав нь хариуд нь зүгээр дээ охин минь. Наадах чинь нэх миний санааг зовоохгүй байна. Миний санааг зовоож байгаа жинхэнэ зүйл гэвэл би ихэвчлэн ажилтаа гээд гэртээ байдаггүй. Та нарыгаа эцгийн хуваар зөв хүмүүжүүлж чадахгүй байна уу даа л гэж их бодох юм. Надад мөнгөгүйгээсээ болоод авч чадахгүй зүйлс зөндөө байдаг. Гэхдээ гэрийнхээ хаалгаар орсон даруйдаал би аз жаргалтай амьдрахад хэрэгтэй бүх зүйлс энд байгааг ойлгодог гэснээр тэдний энэ яриа дуустав. Маргааш өглөө нь ах トゥ 3 сургууль цэцэрлэгтээ нэг мотоциклэн дээр сунталчихсан явж байна. Гэтэл тэдний урд цагдаа байж таарснаар Тика торгуулахгүй тулд арга буюу мотоциклноос буудаг. Цагдаа манай эмэгтэй каск өмсчихсэн явган хүний замаар алхаж байгааг нь хараад гайхаж асуувал би маш өндөр төвшөнд хуйлаа дээдэлдэг иргэн байна гэд тэрний хажуугаар зөрдөг. Эгч トゥ 3 амттай хоол шаваагаа хантал идэхийн тулд шал танихгүй хүмүүсийн хорим хийсч тансаглах нь олонтой байдаг. Харамсалтай нь заримдаа баригдаж нүүр хийх газаргүй болох нь тэрнээсээ олон. Ээжийнхээ санааг сүүлийн үед ихээр зовоож байгаа ганц зүйл бол хамгийн бага хүүгийнх нь хувь тавилан. Дунд хүүгээ тэд чадан ядан сургаж сайн боловсрал эзэмшүүлсэн ч бага хүүдээ одоо зарцуулах мөнгөгүй болцоод байгаа юм. Нарийн бов хийж зарлаа гэхэд хэдийнхэн л цуглуулж амжих гэтэл нөхөр нь надад итгэе. Би бүгдийг нь зохицуулна хэмээн эхнэрийн тайтгаруулдаг. Тикад найзууд нь физикийн олимпиадад орох уу гэсэн санал тавьдаг. Охин хэдийгээр өөр мэрэгчлэр суралцдаг ч гэсэн нэгэн олимпиадыг бол бэлдэхгүй байсан ч даваад гарчаар ухаантай юмсан ч. Додигийн гутал дахиад л яг хичээлийн дундуур салаад онцгдаг. Ангийнх нь түүнийг шоолж эхлэхэд тэр ганцаараа гараад шатан дээр гониглон сум. Тэдний ангийн нэг хүү ардаас нь гарч ирээд сая намайг инээсэнд уучлаарай. Мэ чи энэ гутлыг төр өмсөж байна. Гэрлүүгээ хөл нүцгэн харилтай биш тэгээд их л сайхан сэтгэл гаргадаг. Дека эцэст нэг юм хөрөнгө оруулагч авсан байна. Гэхдээ энэ нь ямар хүн байдаг вэ гэхэлэр сонгуульд нэр дэвшиж байгаа улс төрч байна. Манай хүн шууд л татгалзаж эн чинь хүмүүс таалагдахгүй. Тэд шууд л эсэргүүцнэ гэхэд туслах нь манай хүнийг ятгах зүгээр шүү дээ. Яавал гэж дээ. Манай даргын хүсэж байгаа зүйл бол тоглолтын чинь үеэр гарч ирээд хитгэн л үг хэлэх. Ингэхдээ тэр мөнгийг чинь хангалттай өгнө шүү дээ. Гэснээр манай залуу арга буюу зөвшөөрдөг. Дутагдах гачигдах юм ихтэй чинь гэр бүл найрсаг дотн харилцаатай инээд хөөрөөр дүүрэн гэр бүл. Тика орой хоолны дараа аав дээрээ дөхөж ирээд жаахан юм ярилцах гэтэл аав нь хариулдаггүй. Охин аавыгаа унтчихсан юм байхтай гэд гарт нь хөрвөл тэдний эцэг хэндэж мэдэгдэлгүйгээр чимээгүй маш тайвнаар энэ хорвоог орхисон байдаг. Хайртай эцгийнхээ оршуулгыг тэд үй гашуудалтайгаар арай ятан өнгөрөв. Оршуулгын дараа харин бөөнөрөө ширээ тойрон суугаад тэднийг тэжээж бүхнийг залгуулж байсан ганц хүн нь үгүй болсон болохоор цаашдаа хэрхэн амьдрахаа, хэрхэн хоол, унд, сургалтын төлбөрөө залгуулгаан ярилцгаар болцгоод.
Тика, Дека хоёр сургуулаа орхиж ажил хийх санал гаргадагч ээж нь эрс эсэргүүцэж та нарын эцгийн хүсдэг байсан цорын ганц зүйл бол хүүхдүүд нь сайн сургууль сурж өндөр боловсрол эзэмших. Бид яаж ядарсан сургуулаасаа гарахгүй. Хөлбөрч өгөх байсан ч бид та нарыг ийм зүйл хийхийг чинь зөвшөөрөхгүй гэснээр өндөртөөд асуудлаа шийдэхгүй өнгөрцгөөдөг. Маргааш өглөө болгоод тэдний хаалгыг нэгэн өмгөөлөгч тогшин. Өмгөөлөгч маа хэдий бүгдийг нь цуглуулад аавынх нь нас барахаасаа хэдхэн хоногийн өмнө бичсэн гэрээслэлийг тэдэнд үзүүлдэг. Гэр бүлийнхнийг нь хамгийн ихээр гайхшруулдаг нэгэн зүйл гэвэл хөгшин гэр Индонезийн хамгийн баян гэр бүлийн ганцхан хүү байсан байдаг. 21 жилийн туршид дээр энгийн амьдралаар амьдрсныхаа учрыг тайлбарлахдаа бие хайр хүндэтгэлийг илүүд үздэг болохоор л та нарт энэ тухай огт дүрдэж байгаагүй юм. Дээрээс нь миний хүссэн ганц зүйл бол миний хүүхдүүд өөрсдийнхөө төлөө зогсож чаддаг, мөн өөртөө тулгараад байгаа асуудлыг мөнгөгүйгээр шийдэж сурах сайл гэсэндээ зарим нэг зүйлсийг хэлэхгүй үлдээхээр шийдсэн юм а гэж байдаг. Гэхдээ намайг үгүй болсны дараа миний гэр бүл дутуу дулмиг амьдрахыг би зөвшөөрч чадахгүй. Миний бүх өв хөрөнгө та нарт шилжих болно. Ингэхдээ нэг болцол байгаа нь хэтэрхий их мөнгийг нэг дор олгохгүйгээр хэсэг хэсгээр нь та нарт өгөх болно гэдэг. Та бүхэн 21 болон түүнээс дээш наснд хүрсэн бол амар 111 гэсэн промо кодыг хийгээд анхны цэнэглэлтэндээ 150% бонус аваарай. Эрслээ тооцоолж ухаалгаар бооцоо тавина гэж найдаж байна. Сайт руу нэвтэрч орох линкийг бичлэгний дор байршууллаа. Танд амжилт хүсье. Манай хэд өмгөөлөгчийнхөө үгэнд итгэж ядсан худлаа байх ухааны юм хоорондоо ярилцсаар гэрээсээ гардаг. Банкн дээр очихныхоо дараа л энэ бүхэн үлгэр биш, зөв биш, жинхэнэ юм байна гэдгийг ойлгож ухаарцгаана. Банк тэдэнд эцгийнх нь гэрээслийн дагуу эхний удаа 500 сая рупи бэлнээр олгодог. Гэр бүлийнхэн их мөнгөтэй болсон баяраа тэмдэглэцгээхээр Индонезийн хамгийн үнэтэй ресторанд орж үдийн цог барихаар болцгоо. Тэгтэл VIP өрөөнд нь орохын тулд заавал тавуулаа байх ёстой гэснээр манай хэд бодож санаж байгаа ч юм байхгүй. Тухайн рестораны урт талд мөс зараа зогсож байсан хүнийг хамт дагуулж ороод хоол идчихдэг. Дараа нь тэд дэлгүүрхээс ч өмнө нь хүсээд мөнгөгүйгээс болоод авч чаддаггүй байсан зүйлсээ бүгдийг нь авцгаа. Доodi маргааш өдрөөс нь эхлээд л сургууль дээрээ бусдын нүдэнд өртөөд эхэлдэг. Яагаад гэж вэ? Өмсөн зүйлсэн нь маш үнэтэй болохоор тэр. Тика Байо хэмээх нэгэн залуутай болцоод эхэлнэ. Тэрний хуучин мотоцикл гадуур зугаалж байх үед нэвдэрснээр Тика түнд шууд л 19 сая рупигээр цоо шинийг худалдаад аваад өгчдөг. Гэхдээ Байо найз охиноо гэрт нь хүргэж өгснөхийн дараачаар бэлгийг нь буцааж өгөөд би өөрөө хөдөлмөрлөж чаднаа хэмээн хэлдэг. Гэнэт мөнгөтэй болсон Тикагийн гэр бүлийнхэн өөрсдийн хөрөнгийг дуусгахгүй юм шиг аашилцааж гарт таарсан болгоноо л худалдаж авч байгаа харагдана. Хэд хоногийн дараа тэд үнэтэй байшинд нүүж орон тансаг тавилгуудаар шинэ гэрээнд очиулдаг. Хэнэн чи машин барьж чадахгүй мөртлөө бүр 3-3 машин худалдаад авчихна. Манай эмэгтэйг өмнө нь шоолж, ядуу, мөнгөгүйгээр нь дуудаг байсан оюутнууд тал цааш тэрнтэй дотносхийг хүсдэгч Тика одоо тэднээс илүү нэр нөлөөтэй, илүү баян хүмүүсийг сонирхох болсон байна. Энэс тэрний сурлагад ихээр нөлөөлж юу физик олимпиад, хуучин найзуудыг гач бараг танихгүй болж тэднээсээ ч гэсэн хөндөрөх эхний алхмад хийгдсэн байдаг. Үүний хажуугаар түүний найз залуу Байо Тикагийн өөх бэлэгнээс алхаж чиний на бэлэгнүүд би мөнгөтэй чи мөнгөгүй шүү гэж сануулад байгаа юм шиг надад санагдаад. Битгий ингээд энэ харилцааг цаашаага үргэлжлүүлж чадахгүй нэ гэд яваад өгдөг. Тика хаягдчихж байгаа байхгүй. Декагийн театрын ажилч гэсэн нэг их урагштай явдаг. Түүний одоо өмнөхөөсөө ялгарх нэг зүйл нь мөнгөтэй болж сэтгэл санаа нь хансан болохоор хамт ажиллаж байгаа найзуудыгаа шүүмжилж тэдний нүд рүү харж байгаа доромжлох хэмжээний тийм тэнэг болсон байдаг. Ээж нь бас ихэд өөрчлөгдөж годомчны хөгжимчдэд зүгээр л мөнгө тарааж үүнийхээ төлөө зургтын мэдээгээр гарч тэнэг мангараараа хүмүүст дуудуулна. Ажуу талаас нь харж байгаа манайд бол энэ гэр бүл сүрж байгаа нь буруу тишээгээ явж байгаа нь харагдаж байгаа боловч энэ гэр бүлийн гишүүн бүр өөрсдийнхөө бусдаас илүү аз жаргалтай сайхан амьдарч байна хэмээн дотроо үргэлжлүүлэн боцоор л байдаг. Тига бүр хичээл номоо хайж зугаа цэнгэл хөл алдан архинд орохоос наагур орой болгон л гарчгүй ч гэд байдаг болсон нь бидэнд харагдана. Иймэрхүү байдалтай хэсэг хугацаа өнгөрөөд байж байтал аавынх нь өмгөөлөгч дараагийн өв залгамжлалын бичлэгийг тэдэнд үзүүлдэг. Аав тухайн бичлэгэн дээр энд хүрээд миний та нарт өвлүүлсэн мөнгө дуусч байна гэж байдаг. Дека үнэхээр их гайхаж миний театрын тоглолтод мөнгө дутанчтай хэмээн сандарч эхлэхэд бусад гишүүдч гэсэн бодолд автаад явчихна. Сүүлийн хэдэн сар тэд мөнгөнд огт санаа зовлохгүйгээр амьдарч хэдэн 100 саяар туйлж насаараа идэх мөнгө хэдхэн хоногийн дотор үрчигсэн байдаг. Ингэхдээ тэд ганцхан жилийн өмнө гэхтэл бүр маш бага хэмжээний мөнгөөр хэрэгцээг залгуулж бүр мөнгөгүй байхын тэдэнд ямар ч асуудалгүй байсныг эргэн нэг удаа санацгаадаг. Тикагийн баян найзууд нэг нэгээрээ тэрнээс хөнд ирэхэд Декагийн жүжигчд гэсэн ямар ч цалингүйгээр ажил хийхээс татгалзаж ажлаасаа гараад эхэлцгээв. Гэр бүлд нь гарч байгаа өөрчлөлтөд Додич гэсэн хүн дээр тусч өмнө нь бүгдээрээ ширээ тойроод мөнгөгүй хэрнээ инээд хөөрөөр дүүрэн байдаг байсан бол одоо хүссэн бүхнээ авч чаддаг болсон ч энэ хорвоо дээр ганцаархнаа дүрсэн мэтэл сууж байна. Ээж нь ч тэрний хажууд байдаг. Бүгд л мөнгө өрөх гээд бусдын анхаарлын төвд байх гээд завгүй байна.
Тика нэг өөр клубд найзуудаагаа зугаацж байгаад 0 уртал нөгөөдүүл нь ардуур нь энэ юу нь яагаад ингэж арх таарсанд ороод гүгээд байгаа. Уул нь ухаалаг сайн охин байсан биз дээ. Шөнийн клубаар хэсгийн оронд сургууль соёлдоо анхааруул уг нь их л амжилтанд хүрэх охин гэж хардаг байлаа. Андуурч явж ягийнх нь түүнд сонсогд. Энэ бүхэн тэрний толгойг догшоод авах шиг болж Тика тэндээс шууд гараад мөнгөтэй болсноосоо хойш гомдоосон хуучны найз руугаа залгаж уучлал гуйдаг. Надад дахиад нэг боломж олгооч гэж тэр яриад өнгөрсөн хугацаанд гаргасан хэндэж хэрэггүй зангуудаа тэр ойлгосон байна. Бүх зүйл ингээд эргээд хэвэндээ орж байгаа юм шиг тэдэнд санагдана. Охин буцаад хичээл номондоо анхаарч физикийн олимпиадад орж шагналт байр эзэлдэг. Тэдний ээж өөрт хэрэгцээгүй зүйлсээ бөөгнүүлж ядуу хүмүүс тараах зар тараа. Декаж өөрийн тоглолтыг зохиох мөнгөтэй болсон байдаг. Гэхдээ бүх зүйл бодит байдал дээр тэдний бодож төсөөлснөөс шал өөр хэрэгнэ. Үнэгүй зүйлс тараах явцад хүмүүс эмх замбраагүй байдал үүсгэж эгээдэл жаахан хүүхдүүдийг дараад алчдаг. Тикагийн шалгалтын үеэр цагдаа нар баривчилж хар тамхи хэрэгэлсэн гэдэг шалтгаанаар аваад явчих. Дека харин нөгөө улс төрчөөс мөнгө авч тоглолтоо зохион байгуулсан болохоор хүмүүс дургуйцэж дундаас нь хаяад гараад явдаг. Тика хар тамхины тест өгч ямар ч сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглээгүй болохын тогтоогдсноор эцэст нэг юм гэртээ эргэж ирж байгаа юм. За ингээл тэдэнд тулгарх сорилт дуусчлаа даа гэж бодчихсон байж бодвол тэдний гэрийн хаалгыг хий нэгэнд огшин. Нэгэд харуул аавынх нь өмгөөлөгч энэ танаа нас орсон нөхрийн төрсөн дөө. Тэр та бүхний хөрөнгийн талыг эзэмших хэрэгтэй. Та бүхэн мөнгө бүгдийг нь үрчгсэн юм чинь одоо байшингаа түүнд өгөх ёстой гэж гисэн зогсож байдаг. Гэр бүлэрээ хуулийн өдөөс хүчин мөксдөг учраас арга буюу тэндээс явхаар болдог. Энэ бүх зүйлээс манай хэдэн ганц сайн ойлгож авдаг юм юу вэ гэхээр эд хөрөн гэдэг зүйл төр зургийн л үзэгдэл юм байна. Харин баян тансаг гэдэг ойлголт сэтгэлд орждог юм байна гэдгийг тэд маш сайн ухаж ойлгодог. Тэгж ер нь мөнгөтэй хүн болгон амжилттай гэсэн үг биш шүү дээ. Сүүлийн үед бүгд тулгаач болж таарад байгаа шүү дээ. Том машин, том байр, том алтан бүгд тэр тусмаа чамд аз жаргал бэлгэлэхгүй. Ер нь бол хайж байгаа юм чинь чиний толгой дотор байдаг шүү гэсэн санаа. За тэгээ манай хэд хуучин байшиндаа эргэн ирж хуучин амьдралдаа орцгоосон байна. Тика баая хоёр буцаад эвлэрч эвлэрэхтэй хурмаа хийж эвлэрэхээр болсон байдаг. За ёстой ингээд л жинхнээсээ бүх юм хэвэндээ орлоо гэтэл дахиад л нөгөө өмгөөлөгч манай хэдийн хаалгыг огшсноо. Эцгийнх нь үлдээсэн бичлэгний сүүлчийн хэсгийг тэдэнд үзүүлдэг. За тэгсэн аав нь тухайн бичлэгэн дээр надад өмнө хэрэгтэй ямар ч дүү байхгүй. Тэр хүн бол надад туслахыг зөвшөөрсөн миний хамгийн сайн найз. Би энэ хүнээр та бүхэнд ойлгуулахыг хүссэн зүйл юу вэ гэхээр эд баялаг гэдэг зүйл ямар хэврэг эд байдаг талаар ойлгуулахыг хүссэн юм. Миний та нарт өвлүүлсэн хөрөнгө дуусаагүй байж л байгаа. Өшөө зөндөө байгаа. Гэхдээ тэр мөнгө та нарт хүндлэл, хайр, аз жаргалыг авч өгч чадахгүй. Нөхөрлөл, үнэнч байдал зэрэг нь хүний мөнгөтэй мөнгөгүйгээс хамаардаггүй зүйлс шүүгээд энэ хүү кино маань дуустдаг. Зохиолч найруулагчийн хэлэх гэсэн санаа нь жаахан хөвгтөж гэсэн ойлгомжтой зүйлс боловч ихэнх хүмүүс л өөрийн биеэр алдаж хамраараа хаан мөргөж байж дахин нэг удаа энэ бүхнийг ойлгодог гэдэг нь нууц биш юм. За тэгээ коммент хэсэгтээ энэхүү кино талаар төрсэн сэтгэлдээ та бүхэн маань хуваалцаарай. Би бүгдийг нэг бүрчлэн уншдаг болохоор надад үнэхээр сонирхолтой байдаг. За тэгээд лайктаар subscribe хийгээрэй. Дараа уулзтлаа.